баярлалаа. Надад ийм хөрхэн цэцэг ирсэн байна. Хий авсан юм бол бистэ мэдгүй нэ. Харцгаа бүгдээрээ. Би өөртөө явсан юм биш. Нуураа #нэ. Арнаа цай хэдүүлээ хамтан шээ. Энэ 12 жилийн турш чадгаараа мундаг байсан шүү. Ирээдүйд ч мөн одоогийн шиг явахлыг зорилготой хөрхэн хэвээрээ байгаарэ. From me to me. I love you always. Тэгэхээр миний болцооны бичлэгт орж ирсэн бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд яг бүтэн болцооны туршид би яг юу хийсэн бэ? Өөрийгөө хэрхэн хэрэглүүлсэн бэ? Хаагур юу идэж авсан бэ? Бүгдийг энэ бичлэгнээс үзээрэй. Ингээд хитрхи амар офис шиг биш. Бас хитрхи тийм амар задгай биш. Ингээд хитрхи амар чөлөөтч биш. Яг бүх нөхцөлд таарахаар хувцалсан гэж бодож байна. Яг нь жоохон замбраагүй харагдаж байна. Гэхдээ зүгээр те. So, харцгаая. Гадаас амар гоё. Би нөгөө малгайгаа гэсэн. Гэхдээ Аз олч гадаад улаараа малгай өмсгч нэг амар шаардлагагүй болчихсон. Тэг бүр дараа дээл куртигний малгай өмсч болохоор санаа зовлтгүй. Тэгээд хамгийн ихний зогсоол ер нь аллитлээ. Би тэднийд орж үзье гэж дод амар удаж байна. Тэгээд тэнд очицоод бичлэгээ хий. Bye bye. Хайртай шүү kiss. Ямар үргэлж. Миний кафед ирсний шалтгаан болохоор би кофе, кейк угаасаа идэх дуртай. Тэрнээс гадна бүх кафенууд өөрсдийн гэсэн хэм маягтай байт юм шиг надад санагддаг. Яг нэг тийм мэдрэж байгаа vibe нь өөрөдөг штеп. Жишээ нь тэр газар руу ороход интерьер нь ямар байна, дийлэнх нь ямар хүн өнгө төрхтэй байна, ажиллаж байгаа хүмүүс нь ямар байна, кофеных нь амт нь хүртэл өрөөдөг, гарч байгаа кофенууд нь өрөөдөг гэх мэтчлэн. Тэгээд одоо жишээ нь би айгүй олон газраар орж исэн. Эднийх бол яг нэг тийм арай илүү байгальтай орхон, цэцэг навчигтэй, тийм дулаахан зөөлөн мэдрэмж төрүүлсэн газар байсан. Энэ кейкний амт ч гэсэн айгүй хөрхөн, гадаад үзмж нь хөрхөн, найз охин залуудаа авч өгөхөд ер нь тохиромжтой санагдсан. Тэгээд ер нь ширээ тавилга аяганых нь хийцэл нь хүртэл юм бүгд өөр ингэсэн өнгөйстэй байсан айгүй их таалагдсан. Тэгээд очиж үзээрэй. 976 хаалттай байлаа. Тэгэхээр харин одоо яах вэ? Би гоё хоол идээд тэгээд цэцгээ аваад явт юм уу? Харт юм уу? Нас орж ирээд амар улаах зэрэг болчихсон. Нара тэгээд би юм идчихсэн чи амар өсөөгүй байгаад их юм. Би ингээл үзмээр лээсөө. Маргааш өглөө очиж үзэх үү? Тэхүү? Тэгээл даа. Маргааш өглөө эрт очиод тэгээл харж ийл та тий. Одоо тэгвэл хэдүүлээ намайг эхлүүлж цэцэг авцгаая. Би уг нь ингээд лэвээр бол гоё тармил цэцэг авандаа гэж бодолсон хгүй юу? Тэгсэн чинь тармил цэцэг нь дууссан байсан. Гэтэ зүгээрээ. Цэцэг л бол цэцэг. Өөртөө ямар ч тач цэцэг аавна гэсэн л цэцэг аавна. I found the place. Энэ газар болохоор манай найзын цэцгийн дэлгүүр саяхан нэгдсэн. Тэгээд бусад газруудтай харьцуулахад хамаагүй хямдхан үнээр өссөн бүх баглагийг хийж өгдөг. Iris гэдэг нэртэй дэлгүүр байгаа. Үргэлжлэлээр авах юм уу? Facebook, Instagram холбогдоод авч болно гэсэн. Үнэ одоо би яг ингээд амьд цэцэг авахаар 2-3 хоноод ингээд хатаж эхлээд өгчдөг штэ. Тэгээд тэр надад амар хэцүү байдаг болохоор би дандаа тармил цэцэг авмаар идэг хгүй юу. Тэгсэн чинь ингэж болд юм байна. Та нар мэддэг гэсэн үг шиг. Дэн доотлолт байгаа хөрсөн өөрөө цаанаасаа чийг шингээдэг гинэ. Тэгээ дээрээс нь бүр ингээд ус ичдэм юм заяа. Тэгэхээр энэ цэцэг ингээд өөхгүй олон хоног амьдардаг гинэ. Тэгээ би өөртөө ингэж авахар боллоо. Гоё гас тий. Ойр цэрлэг бас тий. Тэгээд надад айгүй сонирхолтой байсан болохоор манай найз намайг өөрөө цэцгээ боож үзгүүгээд тэгээд би цэцгээ боож үзэх чинь энэ янз цэцгийг авнаа. Тэгээд ингээд усан твтэйгээд саях шиг болд юм хөрсөн.
болоо. Айна. Хихи. Дараагийн зогсоол би цэцэгтэйгээ зураг авахуулаад яг өнөөдрөө дурсаад гой зурагтай олмоор исэн. Тэгээ Cheez-It гээд нөгөө Shangri-La-гийн тоглоомын хэсэгт нь байдаг автомат машин дээр ирсэн байна. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай 8,000 төгрөгөөр нэг шиг зураг авалтгаа гэсэн үг. Тэгээ дотоод орчин нь бол нэг ийм урдчин камерагаа ард нь хоосон бэкграунд байгаа. Тэгээл уртлын машинтайгаа ажиллаад явчихна. За тэгээд харцгаая миний зурагнуудыг. Тада. Good price авчих би ингээд хопо орж пицца идмэрсэн нэгтэйсэн юм аа. Нэг нь крем ахтай, нөгөө нь механик ахтай. Крем ахтай юм байна. Нэстэ энэ тэр хасар хаамттай. Санагдаж байна. Крем ахнаас гадна дотроо чинжүү халуун ногоотой. Нэг амар халуун биш. Зүгээр бацрын чимх. Ингээд эдний дуг нь миний мэдхээр зүсмээр пицца гардаг байхгүй юу? Тэгээ би тэгэж бодоод орж ирсэн чинь зүсмийн пицца өнөөдөр байхгүй. Тийм болохоор би ингээд та явлаа. Хоёрыг бол ягаад ч би болохгүй мэн. Тэгээд нэгийг идчихэд одоо нэгийг гэрлүүгээ аваад явъя да. Улаанбаатарт чинь яг юм бага иддэг хүн ганцаараа юм идэх газар айгүй ховорхон мэт юм байна шүү дээ. Гэтэ гоёлаа өнөөдөр амар гоёлаа. Тэгээд өнөөдөр миний үзэр бүтэн хамтдаа байсан баярлаа. Би хараад бол нэг сүртэй бичлэг хийх байх. Тэгээд бүгдд нь хайртай шүү. Валентина гоё тэмдэглээрээ. Хостой ганцаараа гоё тэмдэглээрээ. Ер нь яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр би яг нөгөө хүнтэй өрхтөг байхдаа яг тэр хүнээс бүтэн хамааралтай амьдардаг байсан байхгүй юу? Нэг гоё хаал харах юм бол хоёлаа хамт идэж үзье, хамт кино үзье, хамт ингээ, хамт тгий гэдэг ч юм уу. Байнга тэр хүнтэй л төлөвлөгөө боловсруулдаг. Тэгээд их болгонд зөвшөөрөхгүй бол эсвэл мартчих юм бол гомдож түндэг нэлээд тийм weak mentality-тэй байсан байхгүй юу? Тэгээд яг одоо single байгаад 2 жил болж байна. Тэр 2 жилийн хугацаанд би яг юу сурсан бэ гэхээр би яг өөрийгөө хайрлж сурсан, өөртөө цагаа өнгөрөөж сурсан, яг өөр дээрээ тулгуурласан амьдралтай болсон байгаа байхгүй юу? Бусад хүнээс хамааралтай, сэтгэл хөдлөлтэй ч юм уу байхгүй байна гэдг нь өөрөө айгүй тайвшрал юм билэ. Тэгээд ганцаараа болцсон гэдг нь угаасаа миний амьдралын бүр хөвшил болсон. Би сартаа ч юм уу 7 хоногт бараг нэг удаа өөрийгөө ингээд гоё газар үзүүлдэг. Тэгээд тэрийгээ зүгээр Валентинтай холбоод та ядыг ч гэсэн ийм байдлаар өөрийгөө эрхлүүлээрэ гэдэг санаа үндсэн дээр энэ бичлэгийг хийж байгаамаа.